Юу вэ зуралт тавтай морил. Энэ удаагийн бичлэгээр ойрын үед үзэгдэх болсон үл мэдэгдэх нисдэг биетийн талаар жаахан ярья гэж бодлоо. Ойрын үед Улаанбаатар хотноо үл мэдэгдэх нисдэг биет. За ер нь Улаанбаатар чиглэлтгүй хөлөө орон нутгаар цуурсан олон гэрлүүд ажиглагдсаар байгаа билээ. Энэ яг юу юм болов? Харийнхан Манусыгаан аль хэдийн олжхоод судалгаа хийгээд байна уу? Эсвэл өөр хэнийг нь шоглоо мó? Юун төрөнд энэ урт цуурсан гэрэл нь дан ганцхан Монгол оронд үзэгдээгүй. Америкийн нэгдсэн улс, Их Британь гэх мэт маш олон улсуудаас ч мөн ийм мэдээлэлүүд гарч байсан. Мэдээж хэрэг агаар дээр олон үл мэдэгдэх нисдэг гэрэл явж байвал харийнхан гэж бодох нь орчин үед ингээл үзэгдэл болсон. Ер нь бол эдгээр огт харийнхан биш бөгөөд SpaceX компани Starlink төслийн хиймэл дагуулууд юм. Хиймэл дагуулууд хизээнээс бөөнөр явдаг болчих воо гэж бодож байвал SpaceX-ийн мэдээлэлснээр нэг бүс нутагт ойролцоогоор 360 хиймэл дагуул байж үйлчилгээ явуулах боломжтой юм. Энэ хиймэл дагуулууд угаасаа л ингэж явдаг хэрэг. Цаанаасаа өгөгдсөн зам нь тэрэ гэсэн үг. Харин богд ууланд харагдсан гэрэл яг юу байж болох вэ? Харагдаж байгаачлан эдгээр гэрэл нь хоорондоо ялгаатай байна. Тэгэхээр хиндэгний тогуурхол эсвэл зэвсгийн технологи бүү мэд. Эсвэл Элоны хиймэл дагуулуудын нэг нь нөгөө хідээс нь төрчгөөд богд уулан дээр зугаалаад явж байхыг ч үгүйсэхгүй. Хэрвээ харийнхан биднийг нууцаар тагнах гэж ирсэн бол тэнэг юм шиг гэрлээ асаачхаад хүмүүсийн нүдэн дээр зогсож байхгүй нь лавтай. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл бидний анхаарлыг тийш нь хандуулаад өөр зүйл төлөвлөж байж болох уу? Энэ асуултын хариуг танд үлдээе. Ямар тач одоогийн байдлаар лазерт буудуулсан хүний талаар мэдээ байхгүй учраас харийнханд санаа зовлтгүй л байх.